байцгаана уу? За. Сайн байцгаана уу? Эги зака хоёр байна. За тэгэхээр өнөөдрийнхөө дугаараар бид хоёр Японд амралтынхаа өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ гэдэг сэдвийн талаар ярих гад. Хэрхэн өнгөрүүлж бас болох вэ? Гой шин санаанууд болон бас өөртөөхөө ямар хөө байдیں۔ Цаг зав чөлөөт цаг юу эдیں۔ Юу хийж болдгийг тэр талаар ярих гэж бодлоо. За ойр эгийн ер нь чөлөө цагаа яаж өнгөрүүлж байна? Ажлаас гадуур гэх юм бол юу хийж амлаа бичлэг блог янз бүрийн юмнуудаа хийгээл ер нь жоохон нөгөө ковид гарснаас хойш гэртээ хийдэг юмнууд айгүй нэмэгдсэн. Юм хүм бичих ч юм уу онлайнаар хоолны сургалтанд сурж байгаа төгссөн. Тэгээ тиймэрхүү ер нь гэртээ хийх юмнуудыг хийж ийн. Гадуур гэх юм бол нэг уулын болох юм уу та тиймэрхүү юм хийж ийн. Тэрнээс өмнө болохоор ийшээшээ бас боломж гарвал аялахыг боддог байсан. Тэгээ тэрнээс бүр өмнө болохоор нэг хийх юм мэддэггүй байсан шүү дээ тий. Юм хийдэг байлаа. Анх ингээл Японд яг ирчээл оюутан болж ирэл би бол амар үүддэг байсан. Амар ганцаардаал тэгэл монголчин нэг айгүйх олон хүрээлэлтэд байсан. Одоо багын найз нар 10 жилийн найз нар их сургуулийн найз нар гээл тий. Тэгэл тэгсэн чи Японд ирээл гав ганцаарна хурж ирээл ерөөсөө нэг ч хүн танихгүй. Тэгэл яг хагас бүтэн сайн болоод ирэнгүүт хичээлээ хийхээс өөр юм ерөөсөө байдаггүй. Тэгэл айгүйх ганцаарддаг байсан. Юу их юм мэдэхгүй. Тэгэл чөлөө цаг айгүй гардаг гэсэн үг үү? Тийм, ерөнхийдөө байхаа хагас бүтэн санд бол тэгэл ер нь байгаа. Тийм 2 өдөр чөлөөтэй. Тийм тэгэл хаашаа явахаа ч мэдэхгүй. Тэгээд хамт явж хүн ч байхгүй. Ерөнхийдөө яг юу их юм мэдэхгүй. Тэр 2 жил бол хэлний сургуулийн 2 жил аа. Тийм би ч гэсэн ажиллаар ирээд ажиллаа хийгээд тийм бас яг хассан сайнаар юу хийдэг гэсэн юм бол тэгсэн гисгэл өнгөрчдөг гэсэн ямар ч нэг үр бүтээлгүй тэргээд хэлчих юмгүй өнгөрдөг гэсэн. Тэгэхээр ерөөсө хүн цагийг яаж зарцуулах нь уу те. Одоо ямар нэг юмд цагийг зарцуулвал тэгэл цаг гарч ирнэ. Яаж өнгөрөх үү гэдг нь айгүй сонголттой. Яг зөв. Тийм. Зарим хүмүүс одоо жишээлбэл ганцаараа байгаад тэрэндээ ингээ гоё байдаг болвол за миний хувьд бол ерөөсөө амар тийм овцтор хүн байхгүй юу. Ерөөсөө ингээл гадаа л гэж. Хүмүүстэй хамт ингээ байх юм бол надад илүү гоё идэг. Тэгэл гэртээ бас яг ганцаараа тэгэж 2 өдрийг бол өнгөрүүлэх жоохон дургу гэх юм уу. Сүүлдээ бүр ингээд тэрнээс бүр залхацдаг. Тийм учраас ингээл гараал гоё ингээл найз нартайгаа тий Монгол дэсэн шиг ингээл чөлөө цагийг өнгөрүүлмээр байдаг. Тэгэнгүүт ерөөсөө энэ дээрэл эхний эдэн жилүүд бол амар ганцаарддаг лээсэн. Найз нөхөд байхгүй тий би ч гэсэн би бас яг адилхан би ч яах угаасаа бүгдээрээ л адилхан тэгэл юунасаа өөрсдийнхөө хүрээлэлээс гараал ирж байгаа шүү дээ. Тэгээ би бас ирээл одоо сургууль байсан бол бас нэг ангийн найз мэз гэд байх байсан бах тийм байхгүй. Компанида ганцаараа Монгол тэгээ сургууль төрд яваг болохоор өмнө нь одоо сургуулийн хөвгт ангийн хөвгт гэсэн танил талж өрөөсөө байхгүй. Тэгэл бас 2-3 жил ер нь ямар ч найзгүй танд хөнгөө тэгж явсан. Тэгж байгаа л бит хоёр таарлтаж би нэг олсон байдгийг. Тийм тэгээд би бид хоёр яаж танилцсан талаар ярих юм бол одоо Японд дах Монгол иргэдийн нэгдсэн холбоо гэд нэг юм холбоо байгуулагдсан би тэгээд тийм монголчуудтай одоо уулзах тийм community ч юм уу тийм юмд очих юм бол монгол хүнтэй танилцах юм байна да гэж ер нь бодож байсан ч гэсэн одоо ямах гэл оюутны холбоо энтнэр байлаа гэхэд би өөрөө оюутан биш болохоор яаж тийшээ одоо орж яхаач мэдэхгүй тэгээ байжсэн чинь тийм монгол иргэдийн нэгдсэн холбоо гэд нэгдээд тэгээд фэйсбүүкээр хараад тэгээд тэнд хаврын баяр дээр тэдний нөгөө майхнанд бүүснэ гарсан байсан. Тэгээ очиод шууд бүртгүүлээд шууд бүртгүүлээд тэгээд үйл ажиллагаанд нь оролцоод яг дөнгөж шинээр нэгдэжсэн гишүүн илсүүлжсэн. Тэгээд тэрэнд орж илсээд тэгээд хэсэг нөгөө нэг хид албатай хүний нөөц тэгэл өөр юу илээ бусад албыг нь сайн мэддэггүй би ямар ч гэсэн хүний нөөц гэсэн юунд нь гишүүн илсүүлэх энэ төр гэсэн хэсэгт нь байсан. Тэгээд нэг хэсэг
явж агаад тэгжсэн чинь Зака маань орж ирээд тий. Тэгээд тэнд танилцчихсан. Тий. Одоо ингээл яг бодоод ахаар ээгээс тэр одоо бусад ингээл найз нараа бодоод ахаар яг л тийм монголчуудын одоо тэр цугларалт гэх юм уу? Ямар нэгэн арга хэмжээч байт юм уу? Тийм нэг комьюнитигээс л яг найзаа юу н олд юм лээ. Японд бол тэгхгүй бол ингээд огт одоо шинэ хүн тэгэж амьдралд те шинээр орж ирнэ гэдэг бол бас айгүй ховор те өөрөө л тэгэж эрүүл хаагуул олж тийм өөрөө л яг нөгөө явахгүй акшн үүсгэж үл те юу үдэл эхлүүлэхгүй бол тийм эхлүүлэхгүй болвол ерөөсөө тэрцгээрээ тэгэл байгаа л тийм би тэгэл тэр өдөр за энэ хаврын баяр руу очиж үзье гэж бодож гараад тэгээд хаврын баяр дээр тэр шинээр нэгдэж байгаа холбоон дээр очиж бүртгүүлээгүйсэн болвол одоо юу ч хийгээд ганцаараа гэж байгаас юм билээ бүр төсөөлөгдөхгүй юм шигтэй. Яг зөв. Найснасаа тэгжсэн яг 2 жилийн нөгөө нэг Япон хэлнийхаа бэлтгэлийг дуусгаад тэгээ яг хаврын баяраар нь их сургуульд орчоод хаврын баяраар хамгийн анх удаа хаврын баяр дээр очиод тэгээд тэрнээс өмнө нөгөө нэг халуун сэтгэлгээл яг фэйсбүүкээр амар их ингээл хүмүүс ингээл сайн дурын үйл ажиллагаа гэдэг манай монголчууд тэгээл тэрэнд амар ингээд сонирхолтой байсан. Тэгээл сонирхож явж байгаа л бас яг тэр хаврын баяр дээр очиод тэгээд асар дээр нь очиод мэдээлэл аваад тэгээ бас тэр дараа бүртгүүлээд тэгээ орж исэн. Тэгээд ерөнхийдөө тэр халуун сэтгэлгээд одоо сайн дурын үйл ажиллагаа гэдэг. Тийм тэр тэрэнд бас элсэж орсноор амар олон найзуудтай болсон. Айгүй олон шинэ хүмүүстэй танилцаад айгүй их сурч мэдсэн. Тийм учраас одоо ч гэсэн яг ингээл найзалж байгаа баг найзуудын баг дийлэн хувь нь бас халуун сэтгэлээс одоо танилцсан хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсө хэрвээ Японд ирээд ингээд ер нь айгүй тийм ганцаарддаг тий. Тэгэхээр яг найзтай нөхөдтэй болъё л гэж бодож байгаа бол ямар нэгэн за тийм за яг Монгол хүн заавал биш ч болно шүү дээ тий. Магадгүй Япончууд ч юм уу өөр гадаадуудтай тий байдаг тийм одоо үйл ажиллагаа тий уулзалт юу гэдэг. Гадаадуудын тийм уулзалт парти айгүйх болдог тий нийтээ сайн гол. Тийм. Тэрэн дээр очиод тэгээ гоё юу ахгүй бол тэр нөөгийн хэлдгээр хинч хаалгачин тогшоод найзаалтыг орж ирэхгүй гэдэг шиг тийм гэрээ хаалгахыг хинч тогсож орж ирэхгүй болохоор тийм би ч гэсэн нэрээ халуун сэтгэлд тэр өдөр бас элсэжээс хамаг байдаг юмд нь л элсэн юм байна. Тэр өдрөөсөө байж болох бүх юмд нь тийм тэгээд нэг урсгалаараа тэгээд ягаад ч юм холбоонд ямихт тэгээд үйл ажиллагаанд ороо явцсан. Тэгээд нэг жил орчим л тэнд ясан байх. Тэгээд ямихын нөгөө бүрэлдэхүүн зөвөрчлөгдөөл тэгэл би ч гэсэн үйл ажиллагаанд нэг оролцоо болоод тэгэл тэрнээс хойш тэгтээ одоо хараалаа юм хийж байгаа юм байна гэл хардаг. Тэгээд халуун сэтгэл Япондох Монгол иргэдийн нэгдсэн холбоо Ямах гэд энэ 3 хамгийн том байгууллага байгаа тийм ээ. Тэгээд энэ хэдрөө одоо Японд хэрвээ мэдэхгүй байх юм бол элсэж ороод аль нэгийнх нь Facebook пэйж рүү ороод элсэх хүсэлтэй явуулах юм бол хинд нь нээлттэй байдаг. Тэгэл ер нь хүрээлэлээ тэлнэ гэдэг чинь тэгэл шинэ хүнтэй танилцсан тэр хүнээсээ тий шинэ ертөнцийг бас олж харна тий өөрөө нэгээд тэгэл одоо юу гэдэг нөгөө нэг амралтын өдрөөр юу хийхээ мэдэхгүй ганцаардаа суудаг байсан бол найзаа болоод тий хамт сонирхол нэгтэй хүнээ болоод гой юу агаал. Ер нь яг тэрнээс эхлээл за ээгээтэй танилцаал за бас найз нөхдөд болоод тэгэл айгүйх юу адаг болсон тий ишэ тийшээ явъя гээл тий ийм юм хийж үзье гээл. Тийм хийж үзье. Тэгээ ганцаараа хахад хичнээн юу байлаа ч гэсэн өөрөө хичнээн идэвхтэй тий аудитор хүн байлаа ч гэсэн ганцаараа бас нэг тэгтлээ явах хүсэл бас тий. Зарим үед төрлөө хэ зарим үед төрөхгүй байнга тэгэл ганцаараа юу яагаад явах тахгүй. Тийм учраас ямар ч гэсэн эхний ээлжинд санаа нийлэх хүн найз нөхдөө олж аваад гэтээ одоо найзаа олж авах гэдэг чинь айгуу тийм бас гоё юмч гэх юм одоо жишээлбэл бид нэр 10 жил ч юм уу их сургуулийн найз гэх юм бол нэг урсгалаараа нэг болсон найзуудаас их байдаг шүү дээ. 10 жил бол нэг гэр орхон болвол ч юм уу жоохон нэг санаа нийлдэг ч юм бол нэг юм жоохон юм амьдралын замаар гараад ирсэн найзууд байдаг. Тэгэнгүүт яг одоо юм том болсон хойно олж байгаа найзууд гэх юм бол яг би биенийх нь нөгөө үнэт зүйл нь ижлэхэн зан гаш нь ижлэхэн боддог одоо юм ижлэхэн ч юм уу тийм байдаг болохоор одоо ганцаараа
хурдын авъя гэх юм бол тэ ганцаараа явах явъя гэх юм бол хамтрагчтайгаа яв гэдэг шиг. Тийм хүнээ ямар ч гэсэн эхний ээлжинд олж аваад ямар ч үед одоо би биенийх нэг гэр бүлэл болж байгаа гэсэн үг шүү дээ. Гэр бүл гэдэг чинь бас цаанаас байглаас заягдсан байдаг. Яг найз одоо нөхөд гэх юм бол яг өөрөө бүтээж зохиож байгаа гэр бүл гэдэг учраас би биенийхээ одоо юм гэрээсээ холтын аав ээж гэрээсээ хол тустай үед яг гэр бүл нь болж байдаг учраас тийм хүн заавал олох хэрэгтэй. Яг зөв. Одоо ингээл бодохоор би ингээл ёо нэрээ найзуудгүй байсан бол одоо бараг энэ хүртэл бараг явж чадахгүй байсан бахаа гэл хаяа бараг тэгж боддог. Тэгэл ямар нэгэн болгоом шууд залгаж байгаа юм тий. Найзаа. Тэгэл ингээд байна. Тэгж бэбиэндээ ингэж дэм болж айгүй чухал шүү тий. Тэгэл хамтдаа бас гоё одоо юмнуудаа за хоёулаа нэг хийдэг юмнуудаасаа ярил л да. Тэгээ тий. За яг хамтдаа хийдэг юмнууд гэх юм бол хамгийн анх за ямар ч айгүй ковидгүй байхад айгүй аялдаг байсан тий. Тий. Бон дотор гадаад лөө тий. Гоё ээ тий. Тийшээ явах уу гэлтэл билет юу би тэр өмнөх подкастаараа бас ярьжсэн аялын талаар гэд бом баянтай. Тийм тэр нэг хэсэг нь л байгаа. Тий, аялдаг байсан. За тэгээд сүүлд ковид гарч ирээд айгүй ууланд алхдаг болсон тий. Ууланд алхдаг болсон. Хамгийн анх Фужисан хамтдаа гарсан. Оо, тэрийг хоёлаа ярий. Тэр айгүй нийттэй юм болсон бас. Юунд ээгийн анх удаа гарсан тий. Анх удаа биний баг анх удаа ууланд гарч байгаа. Тэнгүүтээ шууд Фужисан гэсэн тий. Тэгэл хоёлаа нөгөө нэг за Фужисангийн warm up болгоод нөгөө такоо сангарыг гээл. Тэгсэн чинь тэр нь ч ээгээ гарч чадаагүй штэ. Ялаа. Чи нэг завгүй болоо гарч чадаагүй. Танаас нь ганцаараа гараад. Тэгээд маа нэг юуны хамаатны нэг үйл дүү. Тэгээд бид гурлаа Фужисан гарсан байхгүй. Тэгэл би ч юм болохоор чиний 3 дахь байсан уу? 4 дахь байсан уу? Тийм, 4 дахь удаа гарч байгаа гэл амар нэг амар туршлагатай. Тэгэл баах энэ хоёр чинь баах юм ингээл зааж сүглөөл ингэн тэгнэ гэл. Тэгэл нэг би яг нэг урд нь 3 удаа гарч байхад нэг удаад нь Козамби болж байсан байхгүй юу? Козамби гэдэг нь болохоор өндөр уулын өвчлөл гэх юм уу? Одоо хүчил төрөгч ерөнхийдөө дутагдаад тэгээ нэг толгой нь өвддөг. За ер нь янз янзын шинж тэмдгүүд гарч ирдэг. Тэгээ ерөнхийдөө тэр Козамби гэдэг байгаа одоо тэр өндөр уулын өвчин хэрэг нэг ингээл тэр нь хүндэрчгэл юм бол одоо нам дор газар очихоос нааш ерөөсөө ямар ч эм таан угаад яаж ч одоо яагаад нөлөөлөхгүй. Тэгэхээр тэр одоо нэг өндөрт гарснаа л ерөөсөө доош нь бууж ижил эмчилнэ. Тэгэд тэгчих юм бол тэгээл ерөөсөө уулнаас буухгүй л бол нэг юм хордлогонд орсон юм шиг тий. Бөөлжөөл батар мохоолол толгой өвдөв. Тэгэл бөөлчих юм бол ерөнхийдөө за буухаас найдлаггүй. Тэгээд урд нь нэг тийм болж исэн болохоор тэгээ нөө мадөө хин хоёр ээгээ хоёр ч анх удаа ярьж байгаа болохоор би энэ хоёрын яг аль нэг нь болно гэж бүр итгэлтэй байсан байхгүй юу. Тэгээд амар юм тийм үү чи. Тийм шүү дээ. Тэгэл наас амар олон юм ингээл дотроо бодоол. За хэрвээ ээгийн хэрвээ тэр өндөр уулын өвчтөнд ингээ орчих юм бол за юу ээгийг аваад ингээд би ингээ хамт буугаад тэгээ дүүгээ ингээ дээш нь ганцаараа явуулъя гэдэг. Тэгээд хараа манай дүү ингээ болох юм бол за эрэгтэй хөвгт хэмжээ гайгүй өөрөө доошоо буучих юм байлгүй. Тэгээ би ээгээтэй цуг ингээ дээшээ гарна гээл. За амар олон юм төдөлж байгаа. Тэгээд бид нар нөө юу бас ахгүй юу 8 дугаар татсан дээр нь очиод хоноглосон тий. Хоноглоод за тэгээд үүрээр нар матхаас өмнө 3 цаг гээд босоод буцаад оройлогоо гарах тийм төлөвлөгөөтэйсэн. Тэгэл яг тэр 8 дугаар татсан дээр очиод тэгээд тэгэхэд дээшээгээ юу хүртэл оргил хүртлээ 2 км буюу 40 минут л явах тийм зай байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь найз нь яг тэн дээр очиход би бүр амар эрт хүчтэй ерөөсөө ядраагүйсэн. Тэгээд би чамд явуулсан ш. Йоо би одоо бараг дахиж доошоо нэг буугаад дахиад ирсэн ч чадхаарэ гэсэн. Тэгээд би бүр урд нь нөгөө нэг тийм Козамби болж исэн хүн чинь ингээ бүр зүрхэнд орсон. Тэгээ яах вэ гэдээ жоохон санаа зовчлээсэн л та. Тэгээд зүг зүгээр ахлын амар баярлаад. Тэгэл хоолоо идчихэл тэгээ бүгдээ унтсан тий. Тэгээ би бүр нам унтаад тэгэл босоод ирсэн чинь шууд нөгөө нэг юу болцсон байсан. Тийм хүчил төрөгчийн дутагдалд орсон. Хит нам унтсан байна да. Хит баярлаа. Найз нь болохоор унтаж чадаагүй. Тийм гэсэн тий. Тийм бол тэнд бараг эсрэгээрээ тэгэж удаан цаг унтсан алтаа болсон. Тийм тий. Тэгээ босоод ирсэн чинь ерөөсөө төсөөлөгдөөгүй тэр юу болоо. Юу хүлээж исэн тэнкай. Тийм. Тэгэл нөхцөл байдал шууд
180 градус цэцэргээрээ эргээл. Аа. Тэгэл найз нь нэг 0 орсон чинь бөөлцсөн байхгүй юу. Аа. Тэгэл бөөлжөл за одоо угаасаа би буухаас өөр аргагүй болчихсгээл. Аа. Тэгэл цам дээр ирэл за найзаа минь найз явцтэй. Та хоёр явчих. Би өстө бүтэхгүй нэгэл. Тэгэл дүүгээ хоёрыг дээш нь явуулаад. Үгүй хэлэхүү дээ гэж тэл би тэгэл за гэл. Тийм те. Ирсэн юм чинь гэл. Тэгэл би өөрөө зүгээр хийсэн болохоор. Тэгэл та хоёрыг би тэр байшиндаа хүлээж заагаад тэгээ хамт доошоо боссон те. Харин тий. Тэгээд тэрнээс эхлээл ерөнхийдөө багаар ууланд алхаж эхлээл яг ер нь идэвхтэй алхаж эхэлсэн 2020 оны намраас хойш те. Тий. Зунаас намраас эхлээд ер нь бол ууланд алхаснаар айгүй олон юм надад амар олон өөрчлөлтүүд гарч ирсэн. Тий, надад ч гэсэн. Одоо биеийн болон сэтгэл зүй талаасаа байгаль амар хүчтэй тий. Айгүй гоё юм болж сэтгэл зүйн юуны гоё юу болж өгдөг. Рефреш болж өгдөг тий. Уул гоё шүү. Ойр нэр уул гарах юмс. Аври эх 7 хоногоос ч юм уу. Тий. Тэгэл ууланд гарахад дээрээс подкаст хийе. Яаж яадаг вэ гэхээр бид нар ерөнхийдөө их үед аягүйх нөө Токиогийн ойр орчмын уулнууд аягүйх харьдаг гэсэн тий. Тэгээд нэг хонохгүйгээр өглөө гараад арай яг нэг юун дээр баригдаж байгаа юм л да. Цагтаа тий. Тэгээ хит бас хол уул явчих юм бол заашгүй өмнөх шөнө очиж хондогч юм уу. Тэгээ бид нар чинь 1-5 дахь хүртэл ажиллаад нэг өдөр нэг хайлт одоо тий. Гэртээ амраад тэнгүүтээ үлдсэн нэг хоногтоо ууланд гарахын тулд заавал ойрхон ууланд гарахгүй болохгүй болцсон. Тэгээд бас нэг бусад найзуудыгаа дуудаад явахаар хүмүүсийн цаг цай бас хэгжил хараад идэг болохоор Токиогийн ойр хавцаа уул. Гэтэ Токиогийн ойр хавцаа гоё уулнууд зөндөө байдаг тий. Өндөр уулнууд гэсэн байгаа. Тэгэл угаасаа бид нар нөгөө машин энтер хэрэгэлдэггүй болохоор бүгдээрээ метрогоор явбал өөр өөрсдийнхөө юмыг бэлдээл метрондоо суугаал тэгэл тийм болохоор ерөөсөө хин ч ууланд гарчиж болохоор тий. Айгуу тийм. Хүмүүс тэгэл нэг ууланд гармаар гэхэл бас амар ингээл өндөр уул одоо төсөөлөд ч юм айгуу хэцүү. Тэгээд их юм бэлдэх шаардлагатай ч юм уу. Тэгэж бас жоохон бодоод идэм шиг үлээ. Уул нь бол уулын гутал, уулын цөнхөл ах юм бол тэгэл баг болчихно тий. Би одоо баг уулын гутал уулын цөнхтэй л гэсэн өөр юм байхгүй тий. Тийм тэгэл Фужисан гарахад яг нэг таяг маяг Фужисан гарахад бол жоохон нөгөө аюул осолгүй авирахын тулд бэлтгэл нь яг зориултын юмнууд нь хэрэгтэй. Тийм тэгээд тэнгүүтээ зун нь болохоор за уулуугаа авирчаад өвлөн тэндээсээ гулгаж бодог байгаа. Маццгаа зун мацаж гарчаад өвлөн гулгаад нэ. Юунес 2 жилийн өмнөөс тий 20 оноос хойш юм уу? Гулгаж ирсэн тий. Чи бүр 19 оноос. Тий, найз нь баг 18 оноос хойш байгаа. Японд ирээл ски эхлээд хамгийн эхлээд цан сурсан. Тэгээл эхний 1 2 3 жил бас сурах гэж бөө юм болсон. Эхэлж ямарчсан тэр яг Япон мэрэгжлийн багшаар нь 1 удаа заалгасан. Тэгээл дараа нь ер нь тэрийгэ өөрийн болгохтлаа бас нилээн их унж бараг ер нь 2 жил за ямар ч одоо нэг скигийн одоо нэг тэр замууд айгуу нэг дуунчаад багшаад анхашаад тэгэл нөө дээд төвшин гэл нэг хуваагдсан байгаа. Тэгэл ямар ч нэг замаас доошогоо бууж чадтлаа бол ямарсан 2 жил бол зарцуулдаг юм байлээ. Яг за 2 жилдээ жилд нэг дунджаар нэг 5-аас дээш удаа бол яваад. Тий, тэгэл анхандаач бүр амар хэцүү санагддаг байсан. Тэгэл хүүтэн даараал тэгэл унаал би өөр нь юу игээд тэгж байгаа л нэм итгэл тэгэл гайгүй сурцсан байсан. Тий. Скигээр гулхаас айгүй гоё нэг яг юу н агаар нь амар гоё тийм юу идэг те. Нэх гоё үлгэрийн юм шиг гоё шин те. Тэгэл цавцаагаан те. Японы цас гоё те зөөлөн. Тэгээ нэгтрхийн амар хүүтэн биш те. Яг зөв. Дулаахан. Тэгэл барыг дотор өмд юу байхгүй барыг те. Ски нийтрэх код, нэмэнтрэх код тэгэл ски юутай Монголын нөгөө амар юу шиг хацар мацар нэгт арахгүй те. Ерөнхийдөө гайгүй. Айгуу гоё уур амьсгалтай. Японы өвөлт ихтэй гэр дотор л жоохон дараал заримдаа зутардаг болохоос айгуу гоё те. Нэх гоё идэх те. Токиогийн яг уу юунда төвдөө нэг цас орохгүй ч яг жоохон гарах юм бол гоё цас айгүйх ордог. Монгол л нөгөө Японцод аяг тэгдэгс Монгол гэл тэгэхээр Монгол энэ ски аяг их болгодог гэл айгүй асуудаг те. Скигээр их болгодог бах та Монгол хүүтийн хэмжээ их цастай ах гэлдэг нэг тийм юм
байхгүй. Японы цас нь харин их нөгөө нэг хоримтлагддаг тий. Тэгэж. Тэгээд нэр юу те хэрэг ски сноуборд ч юм уу цааш ингээд сурыг гэж гулгая гэж бодож байгаа хүмүүс бол хамгийн эхлээд хувцас авчих хэрэгтэй. Яа гэх юм бол ста тийм юм Японд айгүй үнэтэй. Рентал амар үнэтэй байдаг. Тийм би ч өнгөрсөн жил чингээ рентал хийсэн чинь худалдаад авчих хэмжээний Тийм, үнээр яг төрсөн. Яг нэрээ тэгдэм лээ. Тэгэхээр ямар ч байсан скейт сурсан бай, сноуборд сурсан бай угаасаа хувцас нэг учраас тийм учраас Гэтэ өөр тий. Тийм ондоо. Гэтэ яг Гэтэ өмсөж болохгүй айл гэсэн айланд байхгүй. нь тийм өмсөж болохоор ч гэсэн байгаа. Ааха. Дизайн. Тийм учраас ер нь ямар ч гэсэн нэг хувцаал хамгийн түрүүлж авчих хэрэгтэй. Аваад тэгэл тэр нөгөө скейт юм уу эсвэл бордоо болохоор түрээслээ ихний ээлжинд худалдаж авахгүйсэн. Эсвэл бүр нөгөө би бүр заавал сурна энийг хоббигоо болгоно гэж бодож байгаа юм бол анхнаасаа худалдаад авсан дээр тий. Тэрийг бүгдийг худалдаад. Тийм скигээр бас гулгах нэхэр бас нэлээд их мөнгө ордог л да. Одоо жишээлбэл өдөртөө яваад ирэхэд одоо Шинжикугээс ч юм автобусанд суугаад за тэгээд автобусны мөнгө, лифтний мөнгө, за тэгээд хувцсны рентал, гутлын рентал, скигийн рентал гээд нийтдээ за нэг 15,000 хавцаа бараг болдог шүү. Тий. Тэрнээс илүү унтахгүй юу? Унааны зардал мардал гэдэг чинь. Яг хав сетэрээ орохороо тийм ямар ч нэг 18,000 тийм 20,000 yen орчим хүртэл тий. Тэгэл тэр чинь нэг удаа штэ тий. Тэгжээснээс бараг хувцаа худалдаж авчих юм бол илүү хямдсан. Унааны зардал болон лифтний зардал хоёрлал гараад ийн тийм ээ. Тийм. Тэгээ яг хэрвээ яг одоо нэг өөртөө ски сноуборд аль нь тохирох уу гэдгийг мэдэхгүй байгаа хүмүүс бол нэг унж үзээд тэгээд шийдснийхаа дараа авсан ч болно штэ тий. Тийм. Тэгээд эхлээд сурах хүмүүс бол нөгөө нэг багшаар заалгах. Багшаар заалгах мөн бас хэрэгтэй. Тэгээ эхний ээлжинд миний туршлагаас арах юм бол багшаар заалгах нь ер нь хамгийн хурдан тий. Эхлээд би нөгөө чаддаг хүнээр заалгана гэдэл явсан чи өрөөсөө нөгөө нэг яг мэрэгчлийн зааж өгдөг хүмүүс чинь шал өөр идэм билээ. Нөгөө нэг чаддаг хүмүүс нь нөгөө өөрөө чаддаг гэдг нь бүр мэдээж юм болсон болохоор яаж зааж өгөхөө сайн мэдэхгүй тэрийг нь би сайн ойлгож чадахгүй тэгээд эхний удаа яваад би сурахгүйгээр ирсэн байгаа. Тэгээ хоёр дахь удаага багшаар заалгаад багшийн үн хэд байлаа? 1 цаг илүү. Цагаар идэг лөө. Хагас өдөр идэг лөө. Би хагас өдөр гэж аваад тэгээ бүтэн өдөр болгосон тий. Тэгэхээр 2 сет заалгасан. Тэгэхээр үнэн нь хэд хэлээ чамаас асуугаад. 4-5 мянга. Тий. Тэгээд нийтдээ нэг 8,000 yen орчим болсон баг. Тий, 8,000 yen орчим болсон. Тэгэл би тэгж заалгаад гайгүй амар бүр гайхсан чамайг. Ирсэн чинь ингээд амар ингээд гулгаа явж идэв. Би бүр ингээд нүдэндээ итгэхгүй гайхаад яг нөгөө юугаар лефтэн цог явж исэн яг чамайг харсан ахгүй даа. Хүүе тэр юм уу? Харин тийм билээ. Тэгэхээр яг нөгөө чаддаг хүмүүс нь яг яаж заах уцраа болдоггүй. Тийм чаддаг. Тийм тэгээ багш хүмүүс бүр яг угаасаа тийм хүмүүс яаж хэлвэл яаж яана гэдгийг ойлгоцсон байдаг учраас айгүй сайн зааж өгөөд тийм учраас нөгөө эхний удаадаа би болохоор нөгөө ерөөсөө сураагүй болохоор бүр амар жоохон сэтгэлээр унсан би ерөөсөө чадахгүй мэн гэж одоо сурахгүй мэн гэж таад тэгэл хоёр дахь удаага би бараг тэ нөгөө болдсон билүү би ч яг нөгөө тийш аяллаар хэдүүлээ угаасаа шинэ жилийн аялал гээд явцсан байсан. Тэгэнгүүтээ за яаж гулгахтай мэлээ өрөөндөө баг унтаж олдсон юм уу гэж бодож байсан. За хэрвээ гулгахаар бол тийм багш авъя гэж бодоод тэгээ багш аваад тэгээд эхлээд зөвхөн үдээс хойш багш аваад тэгсэн чинь айгуу гоё айгуу урамтай сурахаар исэн. Тэгээд нөө багшаасаа үдээс хойшоос заалгаж болох уу гэсэн чинь цаг байж таарад тэгээ үдээс хойшоос заалгаад яг зөв. Тэгээ нэг л удаа багшаар заалгаад тэгээ тэрний дараа чинь дахиж нэг явлаа хоёр явлаа. Хоёр явсан баха. Нэг л явсан юм уу? Хоёр явсан. Нэг нь болохоор нөгөө Карвайзава яваад нэг нь нөгөө Нигата явсан. Тэгээ Карвайзавагийн нөгөө нэг амархан зам дээр айгуу гоё гулгасан. Тэгэнгүүтээ Нигатагийн хизээ зам руу ороод унаад өнгөрсөн өвлийн хаалтыг хийсэн мэт. Тэгэхээр өнгөрсөн өвөл би 3 удаа яваад тэрний өмнөх өвөл 1 удаа яваад тийм байх. Тэгэхээр би 3 удаа л хөрх явсан юм шүү дээ. Шалахгүй юм тий. Айгуу баг. Найс нь бол ганцаараа амар хавдаг гэсэн шүү дээ. Би угаасаа нэг юу хамт явах хүн байхгүй. Тэгэл ганцаараа хосор аргагүй. Тэгэл ганцаараа тэгэл өөрөөр тэгэл Шинжикугээс шууд автобусанд цугаал. Тэгэл ганцаараа скинд
баг нилээх явсан. Тэгээ бас ажлынхантайгаа амар их явдаг гэсэн. Тэгэл нэг сизонд бол нэг дор хаяж за нэг 5-аас 8 удаа 10 дотор бол ямарчсан явдаг байсан. Айгүйх явдаг байсан. Тэгж байгаа түрүүжлээс тийм тэгээд би нэг 2019 онд л үдэ бас нэг юугээр хамгийн анхны удаа борд гулгаж утсан байхгүй юу. Тэгээд бордыг бас багшаар заалгасан. Группээрээ багшаар заалгаад тэгэхэд бүр надад бүр амар хэцүү байсан борд. Нэг ингээ скегээр гулгаа сурцсан. Тэгээд тэгчээд борд тулсан чинь ингээд шал өөр байсан. Шал ондоо. Тэгээ дээрээс нь ингээд илүү ядаргаатай санагдаадсан ингээд скегэрээ одоо чил энэ замаар ингээд шууд явчих юм яг ингээд бордоор бараг доошогоо буух гэж бараг 10 унаад очиж байгаа байхгүй юу арайч гэж юм. Тэгэнгүүт ингээд бүр ингээд хурдан шиг тайлаад скегээ ингээд болгохлаа тийм. Тэгээд бас амар унсан бордоор. Тэгэл амар аюултай байна. Ер нь хэцүү байна гэж жоохон ингээд зүрх ухцсан. Тэгж байгаа түрүүжил яг нэг бордоор гулгах завшаан гэх юм уу шанс олдоод тэгэхээр за дахиад нэг чаленж хийгээд үзье гэх. Тийм. Тэгэл 2 жилийн дараа дахиад бордоор гулгаа үзсэн чинь айгүй гайгүй байсан тий. Нөгөө нэг айц нь мэдгүй давагдцсан. Айгүй санаа. Тэгэл тэрнээс амар урам аваад бордоор цан гулгаж чадчих штэ гээл. Тэгэл түрүүжил бараг скегээр бараг гулгаагүй дан бордоор гулгасаар байгаа л. Тэгэл бас шинэ юм сурахаас гоё л эдэм лээ. Бүр скегээс илүү бүр одоо бараг дуртаалсан. Тэр айгүй гоёсэн дээ. Нэг сард нь би нөгөө дөнгөж ски сураад чи миний бичлэгийг араас гулгаар хийсэн чинь дараагийнх нь одоо чиний бордоор гулгаж байгааг би скегээр ингээд гулгангаа бичээдсэн чи айгүй гоё ингээд нэг юм сурах айгүй гоё санагдаад тэгээ би чи өөр нэг юм спортлог тийм юу хүн биш болохоор спортны хийж байгааг болохоор айгүй тийм амар шинэ мэдрэмжээсээ надад тэгж скигээр гулгах одоо ингээд зүгээр ингээд одоо ийшээ эргэмээр энэ гэх юм бол ингээд жоохон бодонгууд эргэцээд байгаа юм шиг одоо нэг юм толгоо ски ингээд жоохон ингээд одоо юу гэх вэ тэрийг жоохон ингээд ийшээ эргээгээл жоохон ски хийнгүүд ийшээ эргэж мэрэгчээд байгаа нь бүр амар сонин санагдаадсан надад тий. Гоё шүү тий. Хурдан цас орохоор гулахаар явах юмсан. Харин. Өөр юу гэдэм бэ? Амралтын өдрүүдээр. Тийм тий. Сарфинг ярьдаа минь. Тийм, сарфинг бас 2019 оноос хойш юм уу хийсэн. 19 онд нэг хийгээд 20 онд нэг хийгээд 21 онд энэ жил 2 явсан уу? 3 явсан уу? 4 явсан юм уу? Одоо бүр хамаагүй зогсдог болсон уу жилээтэй. Тийм. Бас ер нь тэгэл сарфинг бас яг адилхан тэгэл айгүй бас яг юг сноубордыг хийдэг байхгүй юу? Унжээж л сурдаг гэгээд. Тэнгүүт сарфинг гэсэндээ ер нь яг адилхан санагдсан борттой. Яг ингээл айгүй хөдөлгөөн интернэс жоохон төстэй тий. 2 гараа яваад. Тий. Унжээж бас ер нь бас нэлээд их унсан. Тэгэл анх бас 19 онд хамгийн анх хийхэд бүр аимшигтэй байсан. Бүр ерөөсө тогтооны тунгаа зүгээр ус залгсаар агаал таарсан. Тэгээд 20 онд болохоор анх удаа нэг тогтсон штэ тий. Хэдүүлээ явж агаад тэгж агаад 21 онд болохоор нилээн гаагүй бүр эргэж сурсан. Тийм. Уул нь гэхдээ хийгээд байвал сурах юм билээ. Нэг тийм амар юу биш. Хүнд биш гэх юм уу? Бордос гайгүй нөө. Тийм. Дайчгүй. Тэгэл тэгээд бид нар нэг одоо юу гэх юм яаж анх ирд мэрчээл одоо тэр яаж явахаа мэдгүй бас жоохон хэцүү байдэн штэ тий. Тэнгүүд ерөөсөө л интернетээр зүгээр хайгаал тий. Сарфинг жишээлбэл хэдүүлээ юу ягаал нэтээр хайгаал бас багшаар юу ягаал түрээслэл тий. Хувцас тэгээ сарфингийн тэр нөгөө тавцангаа тэгээл багш заалгах багшаа бүгдийн сетээр нь юу ягаал тэгэл нөгөө газраа шууд өөртөө яваад очицсонгууд хамтдаа далаараа л нөгөө маань бүх юм зааж өгөөл тий. Хувц хонромсуулээл солих хувц мовцтай бон тэгээ бүх юм нь айгуу тийм нөгөө цогцолтой амар байдаг системтэй байдаг болохоор тий. Тэгэл хүмүүсээс айгүйх мөнгө олдог гэж боддог юм шиг үлээ. Уул нь яг сайн судлаад яах юм бол бас нэг тэгэж амар одоо юу гэх юм. Бараг л бид нар бараг зүгээр нэг гадуур хоолнд ороход л бараг гардаг мөнгө тий. Хоолнд ороход тий. Зүгээр нэг 4-5 мянган. Дэлгүүр ороод супермаркетаас нэг жоохон ахиухан хүмүүс авахтай ижилхэн мөнгөөр тийм гоё янз бүрийн туршлагууд хийж үзээ тий. Тэгээд бас йога бас гоё эсэн тий. Тий. Йога би чинь хот йога тий. Нэг жил гарan нэг хэсэг
жоохон нуруу өвдөж эхлээд нөгөө суугаа ажиллая гэдээсэн чинь тэгэл би одоо энэ хар залуугасаа нуруу өвддөг болж байгаа мó гэл. Тэгэл йогад гэрээ ажлын ойрхон йогад яваал тэр болохоор нөгөө хүснээрээ явдаг. Байсан. Тэгэл халуун нөгөө сауна юм шиг өрөөнд йога хийгээл би ерөөс йога хийж үзээгүй байгаа шууд явлаа. Шууд халуун йогт яваа. Тэгээд таардаггүй зарим хүмүүс нөө даралт маралттай хүмүүс таардаггүй зүгээр йога хийхэд л амар хэцүү байдаг. Дээрээс нь тийм сауна юм шиг халуун өрөөнд ихээр таардаггүй хүмүүсээс байдаг гэд. Тэнгүүт нөгөө тайкинг нөгөө нэг удаагийн хичээл сууж үзэх юмд сууж үзэл нэг заримдаа үнгүү ч юм уу заримдаа 500 yen төлөөд ячдаг те. Тэгээ тийм дор айгуу гоё таалагдаад ерөөс нь надад тийм хэцүү байгаагүй. Тэгэл шууд гэрээгээ игээл яваал тэгэл өдөрт ажлаа тараал өдөр алхахын явхад нэг жоохон юу бах юм бол нэг 7 хоногт 3 мөрөв 4 мөрөв явангууд йога игээл амар сэтгэл санаа гоё болол нойр сайн болол нуруу тэрнээс ч тэл хөтгөлцсөн. Тэгэл жил гаранд тэгцэн явсан. Тэгээд нөө корона болоод канселдаа тэгээд ирчихээрээ яваагүй. Тэгэл нэг юм жоохон үнцээ сурцсан байхад гэртээ игээл. Тийм тий. Үнийн хувьд ямар байсан бэ? Үн чинь нөгөө дотроо нөгөө бас нөгөө сонголттой хэрвээ тийм 7 хоногт хэдүүдээ явна гэх юм бол арай гайгүй. Миний хүснээрээ явдаг нэг 10,000 yen орчим байсан. Тийм гайгүйсэн шин. Тийм. Тэгэхээр бараг л одоо Монголд 250,000-аар хүснээрээ бараг өдөр алган өдөрт хэдэн хичээл авч болно те. Тэгээ бодоод үзэхлээр бас Монголд харьцуулах юм бол бас хямдхан те. Тийм те. Тийм тэгээд Японы нөгөө багш нар энэ төр чинь тийм Японд ер нь хүнийг тэгзнэх амар хүчилдэггүй одоо йог чадахгүй байсан чинь тийм заавал одоо ингэж аасуу тэгжсүү ингэх ёстой гэсэн хүчлэх юм ерөөсөө байхгүй. Яг өөрийнх нь таавар тэгж явдаг. Тэгэл бүр нөгөө хийгээл арай нэг жоохон өөр барилттай ах юм бол жоохон зааж өгөн тий. Тийм жоохон ингэ шүү гэл зааж өгвөл тэгэл явахаар юу гэдэг. Тэгээ манай энд бас нэг найз тэр яг миний явж байсан йогт явж агаад Монголд очиж йогт явсан байхгүй. Монгол руу бүр нөгөө тэгсэн чинь ёо энэ Монголын багш нар ч гэсэн нэрээ алт юм бэ. Шууд тэг инг гэл тэгэлдээ гэл амар хүчлэл тэгдэм мэт тэгэнгүүтээ ингэсэн амар хүний бие минь амар хамаагүй хүрдэм бэ гэж тэгээдсэн. Энд бол ерөөсөө тэхгүй те. Тийм. Ер нь нэштэй те харцангуй фитнес жим энэ дээрээс айгүй юу юм бэлээ. Японд бас хямдхан юм бэлээ. Би сая нөгөө нэг очоод 20 онд хамгийн сүүлд Монголд очоод тэгээд нэг 10 хоног хонсон баха Монголд. Тэгээ бүр нөгөө нэг жим юмдээ явахгүй тэгэл нөгөө өвөлчин нөгөө гадагшаа гарахгүй яг шинэ оноор утсан болохоор тэгээ бүр ингээд нэг хөдөлмөр санагдаад тэгээд нөгөө ойр хавьд ямар ч юм байгаагаа сайн мэдэхгүй. Тэгэл найстагаа нөгөө нэг Шангрилагаар явж байгаа л хоёлаа нэр энд жим байдаг гэсэн чинь тийшээ ороод үзээгээд тэгэл Шангрилаа жим ингээд орсон байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нэг гоё л хэд юм лээ шүү дээ. Тийм. Тэгсэн чинь нэг удаа яаш тэгээ ороход 60,000 төгрөг гэсэн. Нэг удаа. Тийм. Вау. Тэгээд дээрэс нь хэрвээ бассейн энтертэйг авах юм бол 80,000 гэлөө. Тийм. Тэгээ бүр амар үнэтэй байгаа. Тийм ээ. Тийм. Тэгээд чинь бассейн энтертэй би бас нөгөө NAS гээд NAS спорт тэнд төвөд өгдөг тийм бүх юм нь байдаг. Тэнд бас явдаг гэсэн. Дөнгөж анх ирчээд тэр нөгөө нэг таньдаг хүмүүс байхгүй юу идэ манай гэрийн ойрхон NAS спорт центр гээд 4-5 дахаар айгуу гоё газар идэг байсан. Тэгээ тийшээ тэнд орж явдаг гэсэн. Тэгэл ёо ямар гоё юм бэ. Тэр бас хүснээрээ тэгээд нэг хямдхан байсан. Тэр нөгөө нэг хідээс дооснаас 30-аас доош болж илүү 20 эдээс доош болж 27-оос доош болж илүү хямдхан гэл айгуу хямдхан санагдчихсэн. Надад бараг 6-7 мянган жилөө. Тэнгүүтээ ингээд саунтай, бассейнтай, жимтэй, йогтой, бүзэгтэй тэр тэгээ нөгөө нэг хан руу авирдаг юу лээ. Тийм тэр мэртэй тэл бүх юмтай бүртлөө хүснээрээ айлч ангид балеттэй хүснээрээ айл-айланд нь явж ална. Тэгээ 6-7 мянга гэсэн юм бүр. Тэгээд жим юм айгуу гой санагдаад тэгэл багш нараар нь бас заалгаж олно хүсэх юм бол тэгэл би бүр ёо нэр ийм гоё газар ах гэж нэл нөө ирээд удааг байсан болохоор астай жинхэнэ соёлын шок болсон. Айгуу гоё тэгж. Наднаас анх ирээл нөгөө нэг чөлөө цагаа өнгөрүүлэх юу мэдэхгүй. Тэгээ айгуу их нөгөө нэг ганцаараа бассейнд айгуу очдог байсан нөгөө нэг улсын бассейн. Тэнгүүд нэг удаагийн 200 yen ингээд нэг цагийн. Тэгэл би чинь Монгол бассейн цэлэх гэж 10 хэдэн мянган төгрөг төлдөг байсан баха. Нэг удаа явах гэж айгүй үнэтэй.
Тэгэл Монголын үед нөгөө шинжилгээ бүх юм Тийм, болдог тийм, энд тийм байдгүй те санаа. байхгүй. Эсвэргээрээ тэр нь ямар юм бол гэж жоохон боддог те. Гэтэ нэр нь усын аягүй сайн хариуцдаг гэсэн тэгэхээр гайгүй л бах те. Ер нь ингээл нэг цаг тутамд л юу адаг нөгөө нэг уснаас нь шинжилгээ аваад цаанаа дээж аваад шалгаад идэг те. Тэгээ байж байгаа цаг тутмын 45 минутанд ч юм уу бүх хүмүүсийг энийг гаргаад тэгээд 5 минут или 10 минут тэр ус мусыг нь бас яагаад гэдэг цэвэрлээд гэдэг юм лээ. Тийм үү. Миний явдаг гэсэн байсан. Би бас бассейнд бас явж исэн юм байна. Нөгөө сэлж чадахгүй тэгээд сэлж нөгөө сурыг гээд багшаар заалгадаг бассейн хайгаад тэгсэн чинь нөгөө насан турсан хүмүүс заадаг юм нэг байдгүй мөлий. Японууд ч нөгөө ихэнхдээ нөгөө сургуультаас сурчдаг тийм. Багангасаа сурчдаг болохоор сэлж чаддгүй хүн гэж нэг баг байдгүй болохоор том хүнд заадаг сургалттай юу ерөөсөй байхгүй. Тэгээ тэр нөгөө явж исэн спорт төвдөө нэг юм юу зааж исэн. Эхлээд тэгж явдаг байхдаа сэлдгүү зүгээр нь алхахдаг пүлийнхэн юунд аяг явдаг. Тэгээд угаасаа сэлж ерөөсөө чадахгүй гэл ерөөс толгойн дээрсээ байдгүй сурна гэж өөрийнхөө нөгөө чадна гэж бодохгүй. Тэгээд явцсан байжгаад тэр зимээсээ тэгээ болцсон байхгүй. Тэгээ явж ийснаа бүр сэлж сурмаар санагтаад хэсэг хэдэн жилийн дараа нэг сэтгэлийн бэлтгэл болсон юм баяасан. Тэгэхэд яг тийм сургалт болно байсан тэр төвд. Тэгээ буцаад нөгөө төгрөгөө дахиад орсон чинь сургалт байхаа болцсон. Бол нөх хүмүүс заалгадгүй л байсан баг. Тэгээд хайж хайжгаад зөвхөн бассейнтэй тийм нэг төв олоод одоо өөр тийм спорт юу байхгүй зөвхөн бассейнтэй тэгээ заалгадаг. Айгу ховор идэм билээ. Тэгсэн чинь Аз болж яг манай ажлын хажууд таарсан бүр аим нөгөө Яшигэ букурод тэгэл юу яа бүртгүүлээд тэнд заалгаад нэлээд заалгаад 7 хоногт хэдийн удаа явдаг лээ 2 3 мөрөө явдаг гэсэн үү. Тийм тэгж заалгаад нэг жоохон гайгүй аатаа болоод тэгж явж байсан. Тэгээд зөвхөн тэнд л яг насан турсан хүмүүст заадаг. Тэгээд тэр нь айгүй инээдтэй насан турсан манай ангийнхаа та ихэнх нь гадаад хүмүүс байсан. Японцод баг нэг байхгүй. Гэтэ хаа Японцод байдаг гэсэн нэрээ тийм байдаг. Эсвэл нэг багаасаа юу яачаад марцсан сэлж яхаа болоод марцсан ч юм уу. Тэгээд нөгөө нэг хүүхдүүд бас нөгөө хичээллээсээ гадна тийм бассейны сургуульд их явдаг. Тэгээ ерөнхийдөө миний тэр явж байсан газар хүүхдүүд их хөвчлээ. Нөгөө өдрийн цагаар би ажиллаад хараад 6 гээд очиход хүүхдүүд яг нэг хүүхдийн анги тарж байдаг гэсэн. Тэгээд насан туршидтэй анги гээ бид нэр ороод тэгж заалгаад амар удаанаар заад юм лээ тий. Амар удаан тэгээд нэг нэгээр нь бүр ингээл 7 хоног моногийн дараа очихоор бараг нөгөө өнгөрсөн 7 хоногт орсон юм мартцдаг. Тэгээд жоох айгу удаан байсан надад. Яг зөв. Монголд ч юм бол нас Монгол залгацсан байхгүй. Монголд бол амар бараг л нэг өдрийн дотор бараг хөлийг нь загаал нэг өдрийн дотор гарыг нь загаал за сэлгээл. Тэгэл ч юм бол нэг өдөр за могор нөгөө шумбах юу гээл амьсгаагаа авах гээл тий. Харин тий. Тэгээд тэр төвийн маань тэр тийм нэг жоох юм онцлог спортын төв байсан. Тэнгүүтээ дээдлээ гольфын сургуультай байсан. Тэгээ гольф гой санагдаал тэгээл ядагс Японд аягүй хүмүүс гольф тоглодог тий. Тэгээл гольф гой санагдаал тэгж байгаа. Тэр юунд нь гольфын юунд бас нэг жоохон хэсэг явж байсан. Гольф нэрээ тэгснээс надад болохоор урд нь гольф амар үнэтэй гэсэн тийм нэг имиж байгаад байдаг байсан. Тэгсэн чинь яг ингээд одоо тэр чөлөөтэй нөгөө нэг яг цохиж болдог. Одоо бөмбөгөө аваад тэгээд цохиж болдог тэр талбайд нь зогсон чинь эсрэгээрээ бүр амар тийм боломжийн байсан. Тэгэл цохиуртай нь аваад за нэг 100 бөмбөг ч юм авахд нэг 2000-ын авцал болно тий. Айгу хямдхан. Яагаад би урд нь тэгэж амар үнэтэй гэсэн. Тэгээ ер нь юу тэр нөгөө нэг рейшүүд сургуульд хийдэг тэр нь хямдхан болохоос талбай дээр гараад яг корсоор тоглох юм бол жоохон үнэтэй. Гэтэ бас нөгөө яг скейтэй ажилхан өөр юм авчих юм бол одоо нөгөө юмнууд нь яг унааны зардал тэгээд нөгөө тойрох юуны зардал гэж яг эзлэх бол тийм шиг лээ. Гэтэ гол нь нөгөө цохоор юмнууд нь ски дрээс арайлж авах үнэтэй юм шиг лээ. Бүр хэдэн ман зам бодлоо хэдэн мянган. Нэрээ яг нөгөө яг анх одоо жишээлбэл скигээр ч юм уу тийм анх гольфоор энэ төр сурах байгаа хүмүүсүүд бол миний бодлоор заавал нэг тийм шинийг бас аваад хэрэггүй юм санагдсан. Ялангуяа ски энэ төр бол тэгэл борд энэ төр бол эхэлж сурахад бол амар хунаа. Тэгэл нэг илүү нэг гоё тэр шин авсан борд энтрээ бүр эсрэгээрээ бүр ингээд баг амар унж одоо мөргөлдүүлээд ингээд муухай болгочихно. Тийм учраас яг
ямар ч одоо замаас ингээд чөлөөтэй бууж суртлаа. Тийм second hand эсвэл second hand. Тийм second hand-аас баг авсан илүү хямдхан. Тий. Сүүл нөгөө юугаа нэг юм унгаад өгсөн шүү дээ. Скигээр нөгөө унгахтаа. Тэгсэн чи юу ч хэлээгүй шнэ. Нөгөө хогийн ангасаа 500-ны даатгал дорцсон байсан болохоор нэг юм нэртлээл өгсөн. Тийм болохоор нэрнээсээ бүр эвдэрхээс бүр өөр аргагүй бүр аимшигтай их мундаг болохоор тийм болохоор яг одоо юу гэдэг нь за жишээлбэл бүүцэл шинийг аваад тэгээ яг итага тэгэнгүүт эхний ээлжинд бас өөртөө ямрыг таарах үгүйгээ бас мэдхийн тулд эхний ээлжинд түрээслээд хувцаал өөртөө хувцас готлаад өөртөө хороо аваад тийм гольф ч гэсэндээ ялгаагүй хэрвээ second hand авсан ч болохоор байвал second hand-ыг аваад тэгэнгүүтээ гольф ч бас нарийн юм шиг хэлээ нэг өөрийнхөө цохилт тэгэл өндөр өөрийнхөө хүч мөчөнд тохирохоор тэгэл өөрт таалагдж байгаа хичнээн одоо эмэгтэй эрэгтэй цохор гэж тустай байдаг юм байлээ л дээ. Тэгэнгүүт эрэгтэй таарна гэж байгаа бид нар шиг одоо нэг хүч мөчтэй чадвартай хүмүүс ал эрэгтэй таардаг. Наасан нэрээ гэсэн шүү дээ. Энэ жил нөгөө анх удаага нэг 2 3 удаа чөлөөт юун дээр очиод тэгээ зөвхөн YouTube-ийн бичлэг харж байгаа л цохиж үзсэн байхгүй. Тийм. Тэгсэн чинь ингээд надаа ингээд эхлээд эмэгтэй цохор гэж аахгүй. Тэгсэн чинь тэр нь ингээд амар юм хөнгөн. Тэгээд ерөөсөө ингээд нэг тийм надад таарахгүй юм шиг мэдрэмж төрөөд тэгээ би нөгөө эрэгтэй цохорыг зохиод үзсэн чи яг болж байна. Тэгээ би тэгээ нөгөө хүн бүр ингээ гайхаа дараа нь очиод ингээд зүгээр хоёр эрэгтэй цохор өгч гэдэгсэн байхгүй. Нөгөө хүн гайхаад эмэгтэйг нь авахгүй хэрэггүй эрэгтэйг нь өгч. Эсрэгээрээ нөгөө ски дээр нөгөө би өндрөө хэлэнгүүт эрэгтэйг өгөөд тийм. Тэгэхээр өндрөө дарж хэлэхгүй болов. Тийм тааран таарахгүй гэж яг байгаа болохоор эхэлж ямар ч байсан. Зүгээр нэг автомат тийм бол тийм байдаг гэсэн юм биш. Өөрийнхөө яг нөгөө сураад тохируулаад хийж үзээ тохируулаад авсан. Дээр тийм. Найз нь бол тэгэл амралтынхаа өдрөөр хагас санд бол зоолттой болж өгвөл нэг юунд явдаг, жимдээ явдаг. Бокс. Тийм, бокс. Жим юм гээд бас дарж хэлээд. Бокс шүү дээ. Тийм. Мадер бокс болохоор яг нэг бас нэг хажуудаа нөгөө жимийн төхөөрөмжтэй. Тэгэнгүүтлээ давхар жимээ хийчээд халаалтаа хийчээд тэгээд боксаа зөгтөгтэй. Тийм. Тэгээд бас амар гоё. Боксаас амар гоё юм лээ. Би бүр 5 6 дугаар ангид ахта бокс сонирхож эхэлсэн байхгүй юу. Тэгээд манай Берни тэр ойролцооныг боксинг жим нэгдээд тэгээд би бүр ингээл нэг очиод нэг тэр газар доор нэг подол тахгүй юу. Тэгээд нэг подол ч нэг юм нэг жижиг юм торон нэг юм цонхтой штэ. Тэгэл тэргээр хараа суусан заа. Тэгээд очиод ээж авч ирэнгүүд ээж авчин чи юу яриад байна ах уу гэж. Тэгэл нөгөө нэг юу мөгөө дэлгүр явж байгаа нөгөө боксинг бэлэн мэдээд шүү дээ. Тэгэл надаа энийг аваад өгч. Чи Тайландд очиод боксинг бэлэн өмсөд. Харин тийм ээ. Боксинг дэлгүр арыг. Тэгэл амар дуртай байж байгаа л тэгэл 19 оноос яг нөгөө нэг тэрнээс өмнө болохоор ерөнхийдөө 16 оноос хойш нэг 24 цагийн жимд явж эхэлсэн байхгүй юу. Ойтон бахта. Тэгээд 24 цагийн жимд явж эхлээд. Тэгээд тэндээ бараг 3 жил дараа нөгөө нэг тэндээ арбайт хийсэн. Цагийн ажилтан болоод тэгэл цагийн ажилтан болцохоор нөгөө өөрөө үнгөө явна хүснээрээ ирсэн. Тийм. Тэгэл бараг хүмүүс чөлөөтэй суулгах юм бол тэгэл өөрөө очиод тасглаа ячин цагийн ажилтнахын дундор. Тийм. Тэгээд явж байгаад нэг 3 жил явсан юм аа. Тэгээ бүр сүүлдээ нөгөө нэг зөвхөн төхөөрөмжтөр ингээ ажиллаад ахаар айгүй уйдгартай санагдаад бүр ингээд нөгөө төхнөөсөө жоохон уйдаад тэгээ яах вэ гэж бодсон чинь яг манай гэрийн хажууд бас яг тийм мэрэгжлийн тийм боксинг жим байдгийг олж мэдээд тэгээ 19 оноос хойш тэр жимдээ яваад тэгсэн чинь надад бүр амар тохироод тийм угаасаа л яг багасаа өсчихсэн юм болохоор тэгэл одоо ч гэсэн явж байгаа. Тэгэл бокс тоглохоороо амар нэг стресс тайлбарладаг бах тий. Яг ингээл тэр нөө цохилт нь ингээл пан ингээл орно штэ. Тэнгүүт ингээл дотроос нэг юм аваа явж байгаа шиг санагдаад. Эгээ бас манай дээр юунд ирчихсэн те. Нэг өдөр хичээлт нь. Тэг бүр хүс амар гарсан те. Би бүр ингээл анх тэр жимд явж эхлээл би өөрөөсөө тэгэж анх удаад тэгэж хүс гарахыг бүр ингээд мэдсэн. Миний бүр ингээ өмсчихсэн тэр нөгөө нэг шорт подолк бүр тэр чигээрээ бүр ном нотон болоод бараг тэр туслахаа алдаад тэгээд туслаа угаасаа өдөр тэгэл амар Валентины өдөр очсон шүү дээ. Валентины өдрөөр бокс хийчих цаа тий. Санаа жимний хүмүүс айгуу гоё хүмүүс тий. Найрсаг. Харин тий.
Бокс гэхээр тий. Тэгээд өөр хайдаас зүгээр л нэг гоё юу авах байдаг тий. Гадуур нэг зүгээр лаунж идээд ч юм уу. тий. Зүгээр Хотын төв мөвөр. тий. Кафе мафиаар суугаад ч юм уу тий. Тий. Бокс юу ягаад тоглоод бокс зохиод нөгөө орохоор айгу дотроос юм авдаг гэсэн шүү дээ. Надад нөгөө гольфтыг нөгөө гольфын сургуульд явж байхад Тэгээд санагддаг гэсэн тийм ингээл таг гэл амар гой дуграал тэгэл яг нөгөө гой цэгээрээ яваал хүчтэй агаал тэнгүүт яг нэг юм хотоодны дэ мизочи гэдэг штэ хотоодны дээд хэсгээс нэг юм таг гэл ингээд алуугаалцаа юм шиг санагтаал айгуу гойс тэгээд гольф үргэлжлүүлж нэг юу яагаагүй гольфтэй айгуу хэцүү юм билээ. Ингээд нарийн байна уу? Тийм нарийнаас гадна их юм сони ингээд одоо шилбэл ски ч юм уу дугуй ч юм уу ингээд нэг юм арга барил нэг гоцоо нэг юм олоод авчихаар ингээд мартдаггүй штэ нэг гольф тэр нь мартагдчихад байгаа юм шиг санагдаадсан. Одоо эсвэл би сайн сураг болоод тэр юм ингээд үргэлжлүүлээл давтаалахгүй болвол нөгөөх нь ингээд биеинд нь сууж өгөхгүй очих болгонд ингээд шинэ болоод тэгэл нэг юм хэсэгтээ би нөгөө нэг тэр сургууль багшаар заалахад нэг 2 сар орчим яхад ингээл багш намайг чиста нэрээ айгуу сайн сайжирч шүү тэгэл чи юм өндөр биетэй юу юм чин ста нэрээ хүч чамаас их гараад айгуу гой зохин мохин гэл намайг өстэй баахан тэгэл явуулаад гэдэгс тэгэл нөгөө сургууль ковид коронавигоос ажиллал нөгөө жимээ бас канселтаад тэгээ авахаа болоод тэгсэн чи яг манай гэрийн яг хажууд гольфийн риншүүж нөгөө сургалтын тасгал хийдэг газар байдаг гэж таараа тэгээ барыг жил мэлийн дараа нөө тийшээ очиод ясан чинь бүр юу ч чадхаа болсон нөгөө чаддаг байсан юм бүгдийг мартцсан юмсан. Тэгэл гольф яг тийм лээ. Тэгээд улангой үргэлжлүүлээд явах юм бол талбай малбай дээр гарах юм бол айгуу гоё юм шиг. Харин тхих юм үзэндээ их байна тий. Тэгээ нэг юм бит хоёрын нөгөө нэг юм сонирхдаг юм нэг жоохон өөртөө одоо нөгөө би одоо эгээ болохоор арай жоохон тийм нөгөө нэг юу хэмдэ тийм эгээ болохоро би болохоро тэгэж ийм хүч тий хүч би болохоор хүчний спортод дуртай. Эгээ болохоор арай жоохон тийм уян тийм нэг эв хав тий одоо нэг юм Google одоо бокс шиг яахгүй гольф шиг одоо ингээл арай нэг жоохон юу эсвэл йога шиг тийм сэлэлт бас надад болно. Бүх юм орон зөглөө хайцаа. Бүгдийг орон зөглөө хайцаа. Одоо энэ жил скигээс өөрөө сэлэлтээ бас сайн болгоё. Сэлэлт ерөнхийдөө гайг болсон мэт амьсгалаа авчихсан байгаа. Тийм тэгэл яг ингээл хийх юмнууд уулна ингээл хийл гэж бодох юм бол улан зөндөө хийх юмнууд байгаа тий. Тэгэл энэгээр бас дамжаал бас өөрийгөө бас гоё хөгжүүлдэг. Тийм зөндөө олон хий гэж бодоод яг хайх юм бол ихэнх юм ер нь бэжэдэг тийм байна тий. Тэгэл бас энэгээрээ одоо жишээлбэл ямар нэгэн одоо жишээлбэл ментор явж исэн гольфийн юмд болохоор ингээд тэр явдаг хүмүүс нь бүгдээрээ бие бинийгээ таньдаг тэгэнгүүтээ хамтдаа ингэж нөгөө талбай дээр гарч мардаг ч юм уу тийм юм community үүссэн байгаа байхгүй. Тийм болохоор ямар нэгэн эсэргээр эхлээд найзтай болоод дараа нь хамт юм гэхээсээ илүү ямар нэг юм хийгээд тэндээсээ community олох бас арга байгаа тий. Тэгэл манай нэг ажлын хятад тийм Америкчуудтай аягүй хууланд гардаг байсан. Хилээч өөрөө сайжруулан явууланд ч гарна гэд тэгдэг гэсэн. Тэгэл нөгөөдөлтэйгээ амралтынхаа өдрөөр хоол мол идэж явж маавал намайг хамт яв юм аа гэл. Тэгээд тэгс тиймэрхүү байдлаар тиймэрхүү байдлаар яг зөв. Би бас ингээл жим дээр ингээл анх удаагаал одоо ганцаараа л ингээ гадаад хүн. Тэгэл ганцаараа л очиж байгаа шүү дээ. Тэгэл тэнгүүд ингээл одоо тэндээсээ бас амар сайн найзтай болсон. Тэгэл дээрэс нь юунууд хамт ингээл нөгөө нэг одоо бокс нэг хамт одоо юу гэдэг нэг рингэн дээр гараад ингээд нэг бэлтгэл хийхэд тийм хүмүүс энтерээс олоод тэгэл хамтдаа ингээд уухаар явдаг ч юм уу хоол тэгэхээр явдаг нэг бол ингээд нэгнийх нь ингээд одоо нөгөө амар нөө юунууд про мэрэгжлийн тамирч аягүй хэд байхгүй юу тэгээд тэр мэрэгжлийн тамирчтай хамт ингээд дэмжихээр очдог ч юм уу те яг зөв ингээд ганцаараа яг ингээд сонирхлоороо тэгэж холбогдох бас тийм боломж байгаа тий юунд эхлээд найзаа олох биш эхлээд өөрийнхөө дуртай амируугаа өөрөө явж ачингуудаа тэндээсээ сонирхолтой тэгэх юм бол нөгөө нэг яг яраа хүмүүс тулгарсан байгаа тийм юм уу тий одоо нөгөө яг гол юм руугаа хурдан яаж гэдэг юм уу тий тэгэл дараа нь хаашаа явах уу гэл яг зөв за бит хоёрын тэгэл амралтын өдөр ерөнхийдөө
нэг өдрийг нь ерөнхийдөө гэртээ сайхан амарч өнгөрүүлээл нэг өдрийг болж өгвөл хамтдаа ямар нэг юм хийхийг зорддог байгаа тий. Тийм тэгээд одоо бас багаар төлөө цаг юу гэхээсээ хажуугаар нь бас одоо юу гэдэг сонирхолтой юмараа бас нэг жоохон нэг юм ирээдүйн зорилго руугаа баг зэрэг нэг юм жоохон чиглэлийн авч явах юм уу те мэдээж одоо ски саф гэх юм бол мэдээж яг хобби гэдгээр явах ч гэсэн ямар нэгэн одоо юу гэдэг англи хэлцээд юм уу ямар нэгэн гадаад одоо юу ч тийм тэгэнгүүт тэрийгэ ирээдүйнхээ ажилдаа хэрэгжилж болохоор ч юм уу те. Тийм одоо нэг бас нэг ажлаа сонирхол болгоно. Сонирхолтой ажил болгоно л гэсэн тийм. Тиймэрхүү юм бас бодож яахгүй болвол бас нэг дан ганц ажил, дан ганц хобби гэх юм бол бас нэг туушчин тийм. Тийм болохоор хоббинасаа дуртай юм олоод те дараагийн ажил руугаа холбдог ч юм уу аль эсвэл би нэг хэсэг нөгөө өмнөх юм дээр бас ярьж ирсэн IT-нд аягүй сонирхолтой гэл тэгжэнгуудаа IT-ийн нөгөө сургуулиуд руу би асаад нөгөө очиж үзэл юу сурдсан мурдын Японч нөгөө юмаа танилцуулж яахын тулд аягүй нөгөө танилцуулга юмд аягүй тийм welcome нааштай ханддаг болохоор тиймэрхүү юм бас очиж үзэл юм ингээд очиж үзэж сонирхоход ямар ч тийм өгнөөс унаадах юм байхгүй болохоор энэ чинь юм байна гэд тиймэрхүү юм бас тэнгүүтээ өөрөө одоо хуваараа одоо бичлэг янзэл сурдаг ч юм уу ямар нэг юм хийж үздэг ч юм уу тиймэрхүү байдлаар өөрийнхөө нөгөө одоо бүтээл сэтгэлөө би одоо юм дуртай юм байна гэдгээ бас мэдэх нэг бас нэг юм замгүүр арга зам болж байгаа. Гэхдээ одоо ажилласаа өөр зүгээр нэг кино үзэж суухаас илүү ямар нэгэн тийм юм хийх юм бол өөрөө бас юунд нээдэг те өөрийгөө нээж дараагийн юм би юм дургүй юм байна. Би юм дуртай юм байна. Би хүмүүстэй уулзах дуртай юм байна. Би гэртээ зүгээр юм бүтээлч ямар нэг юм гараас гаргах юм креатив мих сонирхолтой хүн юм байна гэдэг юм уу. Тиймэрхүү одоо ер нь ямар нэгэн хөдөлгөөн ямар нэг юм хийжлэх юм бол тэр нь заавал өөрсдөө тийм за энэ надад тохирохгүй байна. Энэ надад тохирох юм байна гэсэн юмнуудыг айгуух гаргаж өгд. Тийм. Гэтэ зүгээр гэртээ байгаалах юм бол байгаа л тийм ямар ч өөрчлөгдөх юм байхгүй. Тийм болохоор заавал нөгөө нэг одоо гадаадад байна. Бид нэр ямар нэг юм хэл мэдэхгүй, газар мэдэхгүй, цаг байхгүй, мөнгө байхгүй гэж шалтгаан одоо хойшоо суух штэ. Хойшоо суух юм бол одоо тэгэл болохгүй гэх юм бол бүх юм болохгүй болно гэх юм бол ямар ч боломж байгаа тийм. Тийм болохоор ийм гоё бас боломжтой ийм хөгжилтэй ч юм уу тийм улсад байгаа болохоор олон ийм тийм туршлагуудыг экспириенсүүдийг хийж үзэж гоё шинэ өөрийгөө нэх юм бол арай тийм утга учиртай өдөр хоног өнгөрөнц гэх юм уу тийм. Ер нь тэгэл юмнаас ч л юм цаашаагаа ургадаг. Одоо юу гэх юм те нэг одоо чи хэрвээ юу ч хийхгүй бол 0 хэвээрэл байгаа даа те. Ямар нэг юм хийх юм бол тэр чинь нэмэх нэг болно те. Тэгэхээр ерөөсөө хөдөлсөн одоо нэг суусан цэцнээс хөдөлсөн тэнэгэн дээр гэдэг шиг те. Басан болоогүй хамаагүй зүгээр миний би бас амар тийм юу л дээ ерөөсөө басан болоогүй заавал тийм 100% одоо юу гэх юм төгс байх хамаагүй. Угаасаа анхнаасаа угаасаа төгс байна гэж угаасаа байхгүй. Тийм учраас тэрийг оролдож үзэж хийж үзэн гэдэг чинь өөрөө бүр амар том одоо зүйл учраас ямар нэгэн ололт заавал байдаг. Гэтэ ямар нэг юм хийх юм бол одоо жишээлбэл найс нэг урд нь ууланд алхаж эхлэхээс өмнө бокс хийдгээс шүү дээ. Тэгэхэд ингээд би ерөөсөө нэг боксын раунд нь 3 минутад байхгүй юу? Би 3 минут ингээд тэнд ингээд гараа өргөөд одоо нэг бокс хийж чаддгүйс ахгүй юу? Ингээд замдаа ингээд юу хагаад амьсгал ингээ бүр ингээ бацамдаад тэгээ бүр ингээ амар ядраад тэгээд тэгсэн чинь ууланд ингээ авирдаг баснаас хойш бүр ингээ амар сайн тийм юутэй төсвөр нь бүр нэмэгдээд тэгээ бүр ингээ 3 минутаар хэдэн ч раунд ингээ болдог болсон. Тэгсэн чинь бүр ингээ юунууд тасгалжуулах чинь тэр бүр амар гайхаад хөө зака чи юу лээ өөр спортон дээр хийж байгаа юм уу яаж ингээд өөрчлөгдөж өгөөд тэр яг нэг юм чинь нэг юм дээр яг нэмхэл олон гэхээс тэрийг хийснээрээ хасах бол хийж болохгүй тийм тэгэл дараа нь нэг юм хийх үед нэг юм заавал одоо хэрэг болчихдаг юм уу тий одоо тийм жишээлбэл би одоо ингээд хоббигоороо ингээд жишээлбэл вебсайт нээх гэсэн
юм ингээл судлангууд ажил дээр би шинэ ажилд орсон чинь вебсайт их нөгөөх маань яг хэрэг болж байгаа байхгүй юу. Тэгээ би шинэ ажилд оронгуудаа 3 вебсайт ингээд хийгээл тэгэнгүүт өөдөөс чи WordPress хаан сурсан юм урсан гэлэнгүүд надад бүр вау зүгээр нэг юм тэгээ хоббигоороо ингээд оролдож үзчихсэн юм ингээ хэрэг болд юм биш гэж бодоод бүр тийм тэгэхээр ямар ч ямар нэг хөдөлцөл авах юм бол заавал прос болдог, плюс болдог тий. Тийм яг зөв. За. Ямар нэгэн одоо асуух юм ч юм уу, санал асуулт ч юм уу тиймэрхүү юм байх юм бол комент бичээрэй. Бид хоёр чадах мэдх юм байвал харин дээрэс нас өөр одоо ийм юмны талаар тий ийм сэдвийн талаар яриач гэж гэдэг юм уу тий. Тийм бас хүсэл байх юм бол бичээрэй. Тэгээ дээрэс нас бид хоёр санал олгох тий иймэрхүү юм хийж үзсэн, ийм юм гоё яасан шүү гэж зэрэгээрээ бид хоёр санал олгох юм байх юм бол бид хоёр асаа шинэ юм бас хийж үзмээр байна тий. За иймэрхүү байдлаар өнөөдрийн юугаа дуусгах уу да. За тэгээд бидэрийн яриаг дуслан сонсон, дүргэл сонсож байгаад маш их баярлалаа. Маш их баярлж байна. Тэгээд хэлний сургалталан Японд сурах талаар сонирхож авах юм бол манай Future Japan төв-ийн хуудасаар сонирхож үзээрэй. Дараагийн дугаар хүртэл баярлалаа.